Сайн байцгаана үзэгчдээ. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанаас бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр 9-р сард ихээр үлдэгдэж буй зарим төрлийн гэмт хэрэгүүд тэдгээрээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх талаар та бүхэнд хүргэнэ. Мөн Баянзүрх дүүрэгт хулгайлах гэмт хэрэг 16%-аар захим хэрэгсэл ашиглаж бусдыг заллах гэмт хэрэг 3.1%-аар тус өсжээ. Сүхбаатар дүүрэгт захим хэрэгсэл ашиглаж бусдыг заллах гэмт хэргийн гаралт 8, 9, 10 дугаар саруудад 4-өөс 5 дахин нэмэгдсэн байна. Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид Монгол улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцж туршлага судаллаа. Хаан уул дүүргийн прокурорын газраас усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгалаа. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчиг зөрчлийн гарал шийдвэрлэлт шалтгаан нөхцөл сэдвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эдгээр болон хүүхдийг зам тээврийн явсал гэмтэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар онцлог сэдв булангаар хүргэх болно. Та бүхэн нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Баянзүрх дүүрэгт хулгайлах гэмт хэргийн гаралт 16%-аар өсжээ. Хичээлийн шинэ жил эхэлж нийслэл хотын хөл хөдөлгөөн хийсэн 9-р сарын эдгээр өдрүүдэд зарим төрлийн гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Тухайлбал Баянзүрх дүүрэгт гарсан хулгайн гэмт хэргийг 8-р сартай харьцуулахад 16%-аар өссөн байна. Хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 11% нь эмэгтэй, 89% нь эрэгтэй байгаа бол насны хувьд 16-аас 24 насны залуучууд хамгийн ихээр холбогдож байгаа нь судалгаагаар тогтоогдчихэ. 2022 оны 9-р сарын байдлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд нийтдээ 6300 орчим гэмт хэрэг шинээр бүртгэгдсэн байгаагаас 1300 хулгайлах гэмт хэрэг дангаараа эзэлж байна. Энэ бусд гэмт хэргийг бодвол харьцангуй их буюу 20% дангаараа эзэлж байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөй хамтран иргэдэд яриа таниулга хийх, тус дүүргийг бүсчлэн хяналтын камерын үйл ажиллагаатай танилцаж шинжлэх, гэрэлтүүлэхийг сайжруулах зэрэг шат дараалсан ажил зохион байгуулж байна. Эргэн та хулгайчид боломж бүү олго. Тэд цаг ямагт ангуучилсаар байдаг. Халаасны хулгайн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлье. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2022 оны 9-р сарын байдлаар нийт 2294 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Хяналт тавьж ажилласан хэрэгээс заллах гэмт хэрэг 848 байгаа бөгөөд үүнээс захим хэрэгсэл ашиглаж бусдыг заллах гэмт хэрэг 327 буюу нийт заллах гэмт хэргийн 38.5%-ийг эзэлж байна. За тус дүүргийн прокурорын газраас 2022 оны эхний хагас жилийн байдлаар захим хэрэгсэл ашиглаж заллах гэмт хэргийн гаралт шалтгаан нөхцөлийг судалсан байна. За тус судалгааны дүнгээр хамгийн ихээр 8, 9, 10 дугаар саруудад бол захим хэрэгсэл ашиглаж бусдыг заллан эхлэх гэмт хэрэг нь бусад саруудын хувьд бол 4-өөс 5 дахин бол их үлдэгдэх болох нь тогтогдсон. За үүний шалтгаан нөхцөлийг бид юу гэж харж байна вэ гэхээр тухайн саруудад за ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулиуд үйл ажиллагаагаа эхлүүлдэг. За тэднийг дагаад мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу иргэд ихээр хийж байгаагаас дээрх гэмт хэргийн бол хохирогч болж байгаа нь бол тогтогдсон. Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2022 оны 9-р сарын байдлаар тус дүүргийн хэмжээнд үлдэгдсэн захим хэрэгсэл ашиглаж бусдыг заллах гэмт хэргийн талаар судалгаа хийхэд өнгөрсөн оны мөн үеэс 3.1%-аар өсжээ. Баянзүрх дүүргийн прокурорын газарт 2022 оны 9-р сарын байдлаар захим хэрэгсэл ашиглаж бусдыг заллах гэмт хэргийн талаар 147 гомдол мэдээлэл бүртгэгдснээс 55.2% буюу 81 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэгнээ шалгаж байна. Иргэдийг итгэлдээ дөрүүлж, иргэдийг хохироох, заллах, эд материалын болон сэтгэл санааны хөрвөлжүүлэх үйлдлийн арга оролцоо бол доктортой бөгөөд удаан хугацаанд бол хадгалагдаж байна. Тухайлбал ямар үйлдлийн арга оролцоо хийх юм байна вэ гэдгийг очицод бол 3 төрлийн арга бол доктортой байх гэж үзэж байна. Онлайн шоп буюу онлайн худалдаа гэдэг зүйлийг ашиглаж иргэдийн бараа захиалгын урьдчилан төлбөрийн дансаар шилжүүлээ авч залилдаг.
Хоёрдугаарт бол одоо цахим хаягт нэвтэрч, Facebook хаягт нэвтэрч тухайн иргэний ойрын хүрээлэн гишүүдээс нь мөнгө зээлэж гэх мессеж чатыг явуулж улмаар дансаар шийдвэрлэн авч залилдаг. Гуравдугаарт байр түрээс буюу үнгүүцэг сайтыг гол хэрэгсэл болгон ашиглаж иргэдийн түрээсийн урьдчилгаа төлбөрийг бас мөн дансаар шийдвэрлэж авч залилж байгаа юм. Иймд иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан зарын дагуу урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх. За мөн Facebook найзаас чинь мөнгө зээлээч гэсэн мессеж ирэх юм бол та нэгтлэн шалгаж уг гэмтэргээс өрсөн сэргийлэх боломжтой байна. Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг заллах гэмтэргийн үйлдэлийн аргыг судлахад койн худалдах, худалдаа авах, онлайн дэлгүүрээс бараа захиалах, автомашин худалдах, худалдаа авах, захимаар зээл авах, сайтад нийтлэгдсэн зарын дагуу орон сууц түрээслэх, гадаад пассворд гаргуулах, гар утас худалдаж авах, гадаад улсын виз гаргуулах, орон сууц худалдаж авах зэрэг асуудлаар хуурамч зарлал, цахим орчин түгээж, хөндлөнгийн хүний арилжааны банкуд дах дансыг тохиолдлын шинжтэй ашиглан заллах гэмтэрэг үйлдэх тохиолдлууд хамгийн их бүртгэгджээ. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн онцлог сэдв болон та бүхэн тээврийн прокурорын газраас хүрч байна. Хичээлийн шинэ жилийн эхэлж нийслэл хоттой хөл хөдөлгөөн нэмэгдэж хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явж эхэлсэн энэ үед зам тээврийн нөхцөл байдал ямар байгаа талаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтхээс хэрхэн өөрчлөн сэргийлэх талаар тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ариунатай ярилцахаар бид ирээд байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. 9 дугаар сар эхлээд хүүхдүүд хичээл сургуультай явж эхэлдэг. Энэ цаг үед мөн замын хөдөлгөөний ачаал ихсдэг шүү дээ тий. Тэгвэл энэ үед зам тээврийн нөхцөл байдал ямар байна вэ тий? 9 дугаар сар гарснаар зам тээврийн ослын улмаас ер нь нийт хичнээн хүүхдүүд тохироод байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юу? 2022 оны 9 дугаар сарын байдлаар за нийслэлийн төвийн 6 дургийн нутаг дэвсгэрт 313 хүүхэд зам тээврийн ослын улмаас бол хохирсон байна. За үүнээс сараар нь авч үзэх юм бол 7 дугаар сард бол 18 хүүхэд тохирсон бол 8 дугаар сард 31, 9 дугаар сард өнөөдрийн байдлаар 31 хүүхэд тохироод байна. Энээс харах юм бол за хичээлийн шинжлэх ихсэнтэй холбогдуулан зам тээврийн хөдөлгөөн ихсэнтэй холбогдуулж ослын тоо нэмэгдэж байна гэж үзэж байна. 2021 онд тээврийн прокурорын газраас за зам тээврийн ослын улмаас яагаад хүүхэд тохирсон талаарх шалтгаан нөхцөлийг судалсан. За энэ судалгааны гол зорилго нь бол зам тээврийн ослын улмаас хүүхэд амь нас эрүүл мэндээр хохирж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоож за түүнд үндэслэн шалтгаан нөхцөлийг айлгуулах талаар хууль засан арга хэмжээг авах. Мөн хүүхэд зам тээврийн ослолт өртгөөс урьдчилан сэргийлэх талаар иргэд олон нийтэд санал зөвлөмж гарган сурталчилгад бол чиглэсэн байгаа. За ийхүү шалтгаан нөхцөлийг тогтоосноор бол зам тээврийн ослыг бууруулах, за хүүхэд зам тээврийн ослолт өртөж хохирохоос бол урьдчилан сэргийлэх юм ач холбогдолтой юм аа. За тэгэхээр энэхүү судалгаагаар ер нь ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ те? Ямар шалтгаан нөхцөлийн улмаас хүүхдүүд зам тээврийн ослолт өртөөд байна вэ? Энэ талаар та бас мэдээлэл өгөхгүй юу? 2021 онд нийслэлийн төвийн 6 дургийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 183 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь нас эрүүл мэндээр хохирсон. За эдгээр хүүхдүүдээ 70% нь бол явганаар 25.1% нь бол тээвэр хэсэл зорчиж явах үедээ за 3.4% нь бол ундаг дугуугаар болгон цалхаан дугуугаар тээврийн замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ослолт бол хүртсэн байгаа юм. Үүнээс эрүүл мэндэд нь хохирол учирсан талаар авч үзэх юм бол 51.2% нь хөнгөн, 19.1% нь хүн төвтөр, 6% нь бол хүнд, 20.2% нь бол эрүүл мэндэд нь хохирол учраагүй байгаа. Харин зам тээврийн ослын улмаас 6 хүүхэдийн амь нас хохирсон. За эдгээр хүүхдүүд нь бүгд замын хөдөлгөөнд явганаар оролцож байгаа тосолд хүртэж хохирсон байгаа нь бол тун харамсалтай байгаа юм аа. Тэгэхээр энэхүү судалгаанаас үзүүлэлтэй зам тээврийн ослын улмаас хохирсон хүүхдүүдийн хамгийн их хувь буюу 70% нь зам тээврийн хөдөлгөөнд явганаар зорчиж байхдаа гэмтсэн биш үү те. Тэгэхээр судалгаанаас үзвэл ер нь хэдээс хэдэн насны хүүхдүүд зам тээврийн ослолт илүү их өртөж байна вэ энэ талаар? 21 онд нийслэлийн төвийн 6 дургийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас нийт 183 хүүхэд тохирсон. За үүнээс 3 хүртэлх насны 5, 3-аас 5 насны 18, 6-аас 9 насны 50, 10-аас 13 насны 52, 14-өөс 17 насны 58 хүүхэд байгаа юм. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27-гийн 2 дугаар зүйлд замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн хуулийн этгээд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгөөр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг. За харин зам тээврийн ослын улмаас бол 183 хүүхэд хохирсны. За 53 хүүхэд нь бол 10 хүртэлх насанд хүрээгүй хүүхдүүд байсан. За эдгээр хүүхдүүдийн 22 хүүхэд нь бол харгалзах хөнгөөр замын хөдөлгөөнд оролцсноос за эрүүл мэндээр бол хохирсон байгаа. Ер нь бага насны хүүхэд хохирч байгаа те эдгээр зам тээврийн ослууд жолоочийн буруутай үйлдэлээс болж гинүү те эсвэл явган зорчигч буюу бага насны хүүхдийн буруутай үйлдэлээс их хвчлэн гардаг уу?
За эдгээр тохиолдлын шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд бол за нийт 176 зам тээврийн хосол үлдэгдсэн. За үүнээс 121 буюу 68.7% нь жолоочийн, 55 хосол буюу 31.3% нь бол зам хөдөлгөөнд явгнаар оролцож байгаа буюу хүүхдийн буруутай үйлдэлээс олж зам тээврийн хосол гарсан ийм шалтгаан нөхцөл тогтогдсон байна. Тэгэхээр зам тээврийн осолд жолоочийн буруутай үйлдэл гэдэгт ямар үйлдэлүүдийг ойлгодог вэ те? Мөн явган зорчигч буюу бага насны хүүхдийн буруутай үйлдэлд юу хамаардаг юм болоо? Хууль эрх зүйн зохицуулалт нь ямар гэдэг юм болоо? Энэ талаар бас тодорхойлбол. Зам тээврийн осол гарахад нөлөөсөн жолоочийн буруутай үйлдэлүүдээс түгээмэл гардаг үйлдэлүүдийг нь дуртах юм бол за явгууны зохицуулалтгүй гарц руу ойрт ирэхдээ хурдан хасдаггүйгээр за уг гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөөгөөс бол явган зорчигчийг мөргөх, за мөн содор хундааны зүд хэрэгэлсэн үедээ тээврийг эсэлж жолоодох, за улаан гэрэл хассан байхад хөдөлгөөнөө өргөжлүүлэх зэрэг энэ түгээмэл үйлдэлүүдээс бол хосол явуулах хэр үлдэгддэг. Харин явган зорчигчийн буюу насан туршаагүй хүүхдийн буруутай үйлдэлийн хувьд тухайлах юм бол явган үний гарцтай хэсгээр зам хөндлөн гардаггүй. За ойрт ирж байгаа тээврийн хэрэгслийн урд дур гинэт гүйдэг. За тээврийн хэрэгсэл ирж байгааг бол магадлан шалахгүйгээр зам хөндлөн гардаг нь бол хосол гарахад ихийг нөлөөлдөг байгаа. Зам хөдөлгөөний дүрмэнд явган зорчигч за зам хөндлөн гарахдаа явгууны гарцаар гарах ёстой. За үзэгдэх хүрээнд явгууны гарц байхгүй бол ойрт ирж байгаа тээврийн хэрэгсэл байгаа хэсгийг магадлаад зам хөндлөн гарахаар бол зохицуулсан байдаг. За энэ ослын хувьд бол хүүхэд зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ирж байгааг бол магадлахгүйгээр тээврийн хэрэгслийн урд дур гинэт гүйснээс осолт бол орсон байна. Жолоочийн хувьд явган зорчигчийг харах боломжгүй буюу зам давуу зогсож байгаа тээврийн хэрэгсэл хүүхдийг халахласнаар хүүхэд зам хөндлөн гарах гэж байгааг хараагүй тул цосоо харгамж авч чадаагүй байна. Зам хөдөлгөөнд оролцогч аль этгээдийн буруутай үйлдэлийн улмаас зам тээврийн осол гаргасан болохыг мөрдөн шалгалгаагаар тогтоодог. Явган зорчигч хүүхдийн буруутай үйлдэл буюу зам хөдөлгөөний дүрмийг зөрчснөөс осол гарсан тохиолдолд хүүхэд эрүүл мэнд амь насаараа охирч үлддэг тул эцэг хасран хамгаалагч нар хүүхдэд тавих анхаарал болгоомжоо нэмэгдүүлснээр зам тээврийн осолд хүүхэд хүртэх тохиолдлыг багасгах боломжтой юм аа. Тэгэхээр ер нь бага насны хүүхдийг замын хөдөлгөөний ослын улмаас те хохирохоос өрсөлдөн сэргийлэх тал дээр тээврийн прокурорын газраас ямар ажлуудыг ер нь хийж байна вэ? 2021 онд нийслэл хотод за зам тээврийн ослын улмаас хүүхэд тохирсон байдал за түүн нөлөөсөн шалтгаан нөхцөлийг судалсан энэ тохиомлыг бол хэвлүүлэн сургууль цэцэрлэгүүдэд бол хөргүүлсэн байна. Мөн энэ судалгаан дээр үндэслэн Баян зүрх сонгон арханд дүүрэгдэх замын цагдаагийн хэлцүүдэд хөдөлгөөний аюул байдлыг хангуулах ялангуяа хүүхэд зам тээврийн осол хүртэж байгаа тодорхой газруудад тодорхой цагуудад за хөдөлгөөнийг зохицуулагч цагтаа болон олон нийтийн цагтаа ажиллах талаар бол алтан бичгийг хөргүүлсэн. За мөн ерхий босрлын сургуулиудад хамтарсан сургалтуудыг бол хийж байгаа. Одоо ерхий босрлын сургуулийн сурагчид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль орчмын бүсэд тэмдэг тэмдэглэгээ бий хийсэх, за байгаан зохих стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах, за мөн жолооч бэлтгэх сургалтын төвүүдэд одоо сургалтанд хамрагдаж байгаа суралцагчид болон тухайн төвийн удирдлага багш нарт яриа танилцуулах их ажлуудыг бол төлөвлөн ажиллаж байна. Тэгэхээр мөн тээврийн прокурорын газраас хийж байгаа ажлуудаас гадна хууль хяналтын байгууллагуудаас хийж байгаа ажлуудаас гадна зам тээврийн осолд бага насны хүүхдийг хүртгөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо бас чухал юм шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлагатай юм болоо? За зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд бол хэд хэдэн зүйл дээр анхаарах шаардлагатай байна. Тухайлах юм бол эцэг эхчүүд болон хасран хамгаалагч нар өөрсдөө замын хөдөлгөөний дүрмийг сайтар уншиж танилцсан. За хүүхдэд замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар нь бол зааж зөвлөх шаардлагатай байгаа. Мөн эцэг эхчүүд гэлтгүүгээр за жолооч болон иргэд өөрсдөө замын хөдөлгөөний дүрмийг сайтар уншиж танилцсан. Замын хөдөлгөөний дүрмийг бол баримтлаж авах юм бол зам тээврийн осол бол гарахгүй байх боломжтой юм аа. За прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн онцлог сэдв болонд оролцож мэдээлэл зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Эцэг эхчүүд хүүхдэд тавих анхаарал болгоомжоо нэмэгдүүлснээр хүүхэд зам тээврийн осолд хүртэхгүй байх боломжтой гэдгийг бас хэлмээр байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн онцлог сэдв болон та бүхэн тээврийн прокурорын газраас хүрлээ. Иргэд та бүхэн 10 хүртэлх насны буюу бага насны хүүхдүүдийг зам тээврийн хөдөлгөөнд харгалзах хөнгөөр оролцуулахгүй байхыг уриалж байна. Ингээд та бүхэн нэвтрүүлэгт хамтаагаарай. Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын хууль зүйн яамны олон улсын хамтын ажиллагааны газар
хууль зүйн хүрээлэн, ардын дээд прокурорын ажлын алба, ардын дээд шүүхийн ажлын алба, ардын дээд шүүхийн 90 иргэний тэнхим зэрэг хуулийн байгууллагын төлөөлөгчдийг улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнгийн захирал хууль зүйн ухааны доктор Бат Орших, улсын ерөнхий прокурорын газрын бодлого төлөвлөлт хяналт шинжилгээний үнэлгээний хилцээний дарга булган цэцэг нар хүлээн авч уулзсан тус хүрээлэнгийн үйл ажиллагааг танилцуулж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хаан улс дүүргийн прокурорын газраас туул голын айс ав газрын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага иргэд хаягдал илүүдэл ус гаргахдаа усны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа эсхийг шалгалаа. За гол зорилго маань усны хууль тогтоомж, байгаль орчны хууль тогтоомжийг одоо хэрэгжилтийг хангуулах. Энэ хүрээнд бол одоо холбогдох шалгалтуудыг хийх, за мэргэжлийн байгууллагатай хамтраад гэмт хэрэгжүүлсэн шалтгааныг бас тогтоох. Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн байгууллагууд нь одоо холбогдох мэдээлэл хөргүүлэх, за зөрчлөг хэрэг нийлж шалгах зэрэг одоо холбогдох арга хэмжээ авахаар энэ шалгалтыг бид явуулж байгаа. Ер нь бол энэ төрлийн гэмтрийг одоо зөрчлийг одоо иргэдийн хяналт мэдээлэл дээр тулгуурлаж одоо иргэд одоо бидэнд бас мэдээлэл сайн өгдөг учраас иргэд бас давхар хяналттай байдгийн хувьд одоо энэ төрлийн гэмтрийг багасж байна. Одоо бас ингэж гарах нь бага байна гэж үзэж байгаамаа. Авшигт улсын эзэд болсон ан амьд араатан жигүүртэнг ашиг болгон арилжих адын сэтгэлд хулгай мөрт ховор ургамал хориодонд шунах ховдог шунхай хомхоо сэтгэлтний үйлдсэн гин үнэнд гүйцэгдэж хуулийн салманд гисхэл хүртээд үлийн үр нүглийн төлөөсөн үр хойчт нэрнгэсэн эцгийн захаас өвгдийн сургаалыг үеийн үед мөрийн үрд өвлүүлэн сахиж онгон байгаль дагшин усаа онгойлон хамгаалах та бид Баян Үлгэн аймгийн прокурорын газар Баян Үлгэн аймаг дахь цагдаагийн газар. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн улсын ерөнхий прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлц хамтран нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд болон мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын дунд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчлийн гаралт шийдвэрлэл шалтгаан нөхцөл сэдвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Үнэрмаа, нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлцээний дарга Инх Туянаар илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын санал зөвлөмжийг судалгааны тайланд тусгахаар шийдвэрсэн байна. Дорноговь аймгийн прокурорын газраас 90 жилийн яваа тохиолдуулан тус прокурорын газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа прокуроруудын 3 үеийн уулзалтыг зохион байгуулжээ. Энэ арга хэмжээний зорилго бол шин залуу прокуроруудыг маань энэ ахмад прокуроруудынхаа одоо ариун мэдлэг чадвар туршлагаас хуваалцах, прокурорын байгууллагын түүхэн хөгжил, хяналтын ажлын арга барилыг суралцуулах энэ одоо арга хэмжээний зорилго бол оршиж байгаамаа. 3 үеийн уулзалтын үеэр Ахмад прокурор Бачулуун айжунаар хүрэлцэн ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх туршлага залуу прокуроруудад хуваалц зөвлөгөө өгчээ. Энэ шин залуу прокурорууд өөрийнхөө амьдралын 26 жилийн прокурорын байгууллагатай холбож хийж байсан ажил замаа алдаж онож байсан зүйл болон залуу прокуроруудын одоо цаашд анхаарах асуудлууд дээр мөн хууль хэрэглэн дээр хүний эрх хэрэгчлөөг зөрчихгүй байх, хуулийг нэг мөр шударгаар хэрэгжүүлэх талаар ажил амьдралынхаа туршлагыг зааж зөвлөж мөн тэдний сонирхсан асуултанд нь одоо дэлгэрэнгүй тайлбарлан хариулт өгж зөвлөж ингэж оролцож байна. 3 үеийн уулзалт зохиож байгаа нь тун хэрэгтэй байна гэж би ойлгож байна. Яагаад ингэж ойлгож байна гэхээр өөрийнхөө тууж өнгөрөөсөн амьдралынхаа анхаарал зохих ёстой зүйлээ хэлээд өгнө гэдэг чинь мэдээж их сургалж болох. Миний алдсан алдааг эдгээр бити алдаасаа ч юм уу, миний олдыг эдгээр олоосоо ч юм уу тэр талын үр нөлөөтэй болж байгаа гэж бодож байна. Прокурорын байгууллага Монгол улсын үндсэн хуулиар тунхагласан хууль ёс, ард иргэдийнхээ эрх хэрэгчлөө, нийгмийн шударга ёсны баталгаа байх эрхэм үүргээ нэр төртөө биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч ажилласаар байна.
Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 9-р сарын дугаар та бүхэнд хүрлээ. Та бүхэн нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.